Энэ бол Амгалан цогцлбор сургуулийн 5-ын В ангийн сурагч Анар Зул. Тэр ирээдүйд монгол хэлний багш болохыг хүсдэг. Саяхнаас тэр шүлэг зохиож эхэлжээ. Анар Зул одоо 6 шүлэгтэй болоод байна. Ээжээ би шүлгийн очиод усчлаа. Оо, миний ээж нь үзлээ. Ээж ямар шүлэг болж? Стаа сайхан шүлэг байна миний хөө. За ингээ миний хөө цааш нь хөгжүүлээ бичээрэй. За. Харин энэ бол мөн л 5-ын В ангийн сурагч Шинэтэр. Монгол ардын бие биелэх дуу бүжиг гээд язгуур урлагийг шимтэн сонирхож хүндэтгэн биширдэг энэ хүү монгол бүжиг бүжиглэх дуртай. Ирээдүйд тэр эх орныхоо нэрийг дэлхийд сурайтуулсан сайн бүжигчин болохыг хүсдэг. За би дуусч. Хоёлаа зүгээс хоёлаа шагаагаар бий да. Эрх бэлгүүн мөнх бэлгүүн нар үндэсний уламжлалт тоглоом надгайг их сонирхдог. Өвсгүй тал зүсгүй дээрийг дэргүү сумаар бууднаа гэж. Ангын гөрөөс буудахад анх бүрээдээ орцтой очих бүрээдээ шарахгүй гэж. Оо хээ. Харин Арим Заяагийн хувьд уртын дуу дуулдаг бөгөөд дуулж бүжиглэх авьяастай. Тэр сайн жүжигчин болохыг хүсдэг. Өнөөдөр түүний хувьд ямар нэгэн урлагийн тоглолтод оролцох өдөр биш. Харин жирийн нэгэн өглөө эхэлж байгаа юм. Анар Зул, Шинэтэр, Арим Заяа, эрх бэлгүүн, мөнх бэлгүүнаар бүгдээрээ нэг ангийнхан. 5-ын В ангийнхны хувьд өнөөдөр жирийн нэгэн өдөр. Гэхдээ тэд бүгдээрээ үндэсний хувцас дээлээрэн гойжээ. 7 бүрийн 5 дахь өдөр болгонд ингээ Монгол дээлээ өмсдөг. 2 дугаар ангиас эхлүүлээд Монгол дээтэй хөтөлбөрийг зохиосон. Эхлээд нэлээд цөөхөн 2 3 хүүхд өмсчихсэн. Тэгээд жил ахих тусам маш их дээлтэй болоод одоо баг дээлгүй хүүхд байхгүй болсон. Өмнө би ганцхан дээлтэй байсан л да. Одоо тэгээд зөндөө 5 6 дээлтэй болсон. Ангийн хүүхдүүд маань дээлх маш их өмсөх дуртай. Дээл өмсөх өдрийг маш их хүлээдэг л дээ. Энэ ханд нөгөө нэг янз бүрийн үндэстийн ястнуудын говцтой зураг байдаг болохоор манай ангийнхан бүгдөө ямар дээл өмсөж байгаа, ямар үндэстийн ястны дээлийг өмсөж байгааг сайн мэддэг. Амгалан цогцлбор сургуулийн 5-ын В ангийнхан үндэснийхэн дээл хувцас төдийгүй Монгол ёс уламжлалаа сайн мэддэг. Ангийн багш Гантуул үндэсний уламжлалт ёс заншлыг хойч үедээ өвлүүлэх сонирхолтой аргыг сургалтандаа ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. За, ойсох. Тэмээч мөн гişүн мөн хөлгөм. Чагнаачин гадаа шаргадаг уяатай тэр юу вэ? За гээ таах уу? Ямаачин багийн гишүүн саран зэв болгоё. Эмэг. Хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэх, уралдуулах зарчмаар хөгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Хүүхэд бие биенээ дагаж хөгжин өөрчлөгддөг. Гол нь тэднийг зөв урамшуулах хэрэгтэй. За дараа нь зүр зүвээ хийлцгээ. За Баатар. Адуучин багийн гишүүн Баатар хол явах гэвэл ойроос эхэл, эхийг хийх гэвэл багаас эхэл. За гэдэг сайн байна. Сурагчид авсан бод богоорон уралцдаг. Олон шагаа цуглуулахын тулд сурагчид нэг нэгнтэйгээ өрсөлдөхийн зэрэгцээ нэгнээсээ суралцж мөн хичээлдээ илүү идэвхтэй оролцдог байна. Манай ус энэ ангидаа маш олон тэмцээн уралдаан зохиодог. Тэрний нэг би ер нь бүгдээнд нь оролцож үзэлтэй. Манай багш маань ардын амин зохиол, үлгэрийн орноор аялцгаая, Монгол дээлтэй хөтөлбөр гээд жил болгон зохиодог. Би 2 дугаар ангид шилжиж авч ирэхэд үлгэрийн орноор аялцгаая гэж тэмцээн зохиогдоход би ямар ч өөртөө итгэлгүй орохгүй гэж бодчихсон. Тэгсэн чинь манай ээж маань ороод үзгээл. Тэгээ би анхныхаа хүрэл медалийг авсан. Бас 2 дахь жилдээ үлгэрийн орноор аялцгаая гэж тэмцээн зохиогдсон. Тэгээд би тэрүүгээр 7 хоногт тоглон шазгаа гэдэг жүжиг тоглоод цам алтан медаль авсан. Ёс уламжлалыг сонирхолтой хэлбэрээр танилцуулснаар хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх боломжтой. Жил бүр тогтмол зохион байгуулдаг үлгэрийн орноор аялцгаая тэмцээн бол сурагчдыг хамгийн ихээр хөгжүүлдэг. Тэдний хамгийн их оролцох дуртай тэмцээнийхэн нэг нь болсон байна.
Би дундгой аймгийн гой ухтаа сумын сургуулиас ирж ирсэн 3 дугаар ангид байхдаа. Би тэнд дуулж бүжгэлж чадахгүй бүх юм хийдэг. Хичээлдээ л нэг гайгүй байсан. Тэрнээс бус дэмийг багш маань урлагийн үзлэгч оролдоггүйсэн байхгүй юу? Тэгээ энд ирээд маш их юм мэдсэн. Монгол ёс заншил, урлагийн үзлэгт яаж дуулж хуурдаг. Тэгээд хичээлдээ бүр сайн сурдаг болсон. Би тооны олимпиадад орж исэн гэртээ чөлөө цагаараа зураг зурдаг. Манай ингээд 5 дугаар ингээд хөдөр тулга гэд хүүхд орж ирж исэн. Тэр хүүхд маань айгүй их дараахан. Тэгээд бараг хүнтэй бараг дуурдгүй нэг тийм хүүхд байсан. Одоо бол шал өөр болсон. Тэгээд тоондоо сайн болсон. Өнөөдөр дуулдгаа яасан илрүүлсэн. Тэгээд багш маань нөгөө нэг өнөөдөр нэг дуу бичээд та нар дуулна шүү гэхэд манай хөдөр тулга одоо нэг дууны мөр өчээд тэрийгэ дуулж үзэлт маш их сайхан дуулдаг. Ангийн багш нь хичээлээс гадуур хүүхдүүдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх олон тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Энэ нь ч мөн ёс уламжлалтай холбоотой байдгийг. Хүүхэд бүрийн сонирхлыг нээн дэмжих замаар сурагчтай хөгжүүлж байгаа Гантул багшийн ангийнхны ихэнх нь ирээдүйн мэргэжлээ хэдийн сонгожээ. Чи юу сэтгүүлч мэргэжлийн талаар хэрэг их мэдлэгтэй вэ? Ер нь бол тэр чинь анхаа хэлсэн шаарддаг гэж бодож байна. Хүй ярин зээрч сайн уу? Сайн байна. Яасан гоё болчих. Хичээл хэдийн тарсан ч сурагчид өөрийгөө нээн хөгжүүлцгээ өрөөтэй өдөрлөгтөө бэлтгэж байна. Бүгд өөрийн хийж бүтээсэн мөн чаддаг сурсан зүйлээ найзуудтай танилцуулахаар зэхэж байгаа нь энэ. Манай багш сард нэг удаа хүүхдүүд болгоноо тойруулаад хамгийн их чаддаг юм онцлогоо хэлээрэй гэж хэлдэг. Тэгтэн би шүлэг зохиодог гэтэл багш маань их гоё шүлэг зохиосон байна гэд миний дэвтрийг авч үзээд тэр шүлгийг манай уншиж үзсэн. Тэгээд ангийнханд маань уншиж өгөөд манай ангийнхан алга ташгад надад их гоё санагдсан. Эрдэмийн түлхүүрийг атгуулж гисэн эрхэм та ардын багш ээжийн хараар шавья хүмүүжүүлсэн. Инэрэл ачтан бидний багш. Түүнээс хойш би олон шүлэг зохиосон байна. Ангид тэмцээн уралдаан их зохиогддог учраас хүүхэд бүр өөрийн гэсэн амжилтын түүхтэй байдаг. Амжилтаа ахиулахын тулд тэд тэмцээн уралдаан төрүүлхийг эрмэлзэж эцэг эхтэйгээ хамтран идэвхтэй бэлддэг. Гаргасан амжилтаасаа тэд урам авч илүү олон зүйлд өөрийгөө сөрөх хүсэл эрмэлзлэлтэй болж байна. Медаль авах надад маш гоё идэг. Би 6 медальтай 8 өргөмжлөлтэй. Тэгээ би медаль ахиж өшөө алт цомын төлөө ахиж өрсөлдөн өгөөл алт цом авахгүй ч гэсэн гэлээ хөрөөл мөнгө авахыг маш их хүсдэг. Медалийнхаа тоог ахиж олноор нэмхийг л хүсдэг. Би хүрэн медаль авчаад дахиад алт авах юмсан гэсэн бодол төрөөд бүр шонсон. Бүр алтан медалийн төлөө бүр сайн бэлтэж агаад 2 дахь жилдээ оролцсон. Тэгээд би алтан медаль авсан. Анх ангидаа зохио явуулж исэн уралдаан тэмцээнүүдээс хүүхдүүд маань өргөмжлөл медаль авч ирсэн бол одоо улсын уралдаан тэмцээнд амжилттай оролцдог болсон. Сурагч бүр ямар нэгэн зүйлээрээ ангийнхаа шилдэгнэ гэдгийг мэдэрдэг учраас өөртөө илүү ихтэй, илүү өндөр хариуцлагыг үүрэх чадвартай болсон нь сурагчдтай хэсэг хугацаанд хамт байхад мэдрэгдэж байсан юм. Өмнө өөртөө итгэлгүй зүгээр л нэг дуудуулж чадахгүй юу гэсний оронд зүгээр л юм уруу царайлсан хөвгтэйсэн. Одоо бол харин жижиг чадна гэж өөрийгөө боддог болсон. Юм болгоныг л чадна гэж өөртөө итгэлтэй болсон. Ардын амны зохиолоор ялцгаагээд ном хийж өөрийнхөө тэр ном дээрээс юм цэгжилдэг нэг тэмцээн байгаа. Тэрэн дээр би 2 дугаар байранд орсон. Маш гоё ясна. Зохиолтгийн анаар зул гэхээр би өөрөө ингээд зохиосон болохоор миний нэр тэр номон дээр ингээд бичигдсэн болохоор маш гоё ясан. Онцгой зүрцсэн үг, дайралцаа үг, үлгэр домог, ерөөл магтаал, уламжлалт тоглоом надгаа ардын дуу, бүжиг уламжлалаа суралцсанараа энэ ангийнхан биеэ зөв авч явах, бусадтай зөв харьцах, байгаль дэлхийгээ хайрлах гэд амьдралын олон ухаанд суралцдаг. Хүүхдийг зөв хүмүүжүүлэх зорилгоор Монгол ёс заншлын кабинетийг 2006 онд анх байгуулсан. Монгол ёс заншил хүүхдийг зөв бодолтой, зөв хүн болж төлөвшөхөд маш чухал нөлөөтэй.
Монгол ёс заншлыг танин мэдүүлж, сонирхтог, оролддог зүйлээр нь дамжуулан сурагчдынхаа авьяас чадварыг нээж, тэднийг сурлагатай, мэдлэгтэй, зөвхөн болгон хүмүүжүүлэх багшийн эрэл хайгуул үргэлжилсээр. Энэ л эрлийн үр дүнд 5-ын В-ийн сурагчдын амжилтын түүх нэмэгдсээр байна. Ангийн багш нь нэг сурагчийн амжилтыг нөгөө сурагчийг амжилтанд хүрэхэд нөлөөлөх хүчин зүйл болгож чадсан учраас сурагчид нэг нэгнээсээ үлгэр дурайлал авч хүүхэд бүр өөртөө итгэлтэй эхийг сурч мэдэх өөдрөг хүсэл тэмүүлэлтэй эрхэм болон төлөвшөж байна. Сурагч бүр ирээдүйд хэн болохоо юу хийж бүтээхээ мэддэг болсон нь багшийн ажлын бахархал юм а. Аагаас яг хүртэл зааж гисэн алдар хүндтэй багш минь та нэгээс зараг хүртэл зааж гисэн нэгэн зүүнний манлай багш та энэ үеийн таны шив ирээдүйн таны урагшлал би